Зогтрогод 2 цэгийг дайрсан шилууны тэгштэл бич. За өмнөх хичээл дээр үзсэн ёсоор бол x1, y1, за z1 гэсэн координаттай эмцэг бас x2, y2, z2 гэсэн координаттай ийм цэгүүдийг дайрсан шилууны тэгштэл нь x-ээс хасах нь x1-ийг хуваах нь, x2-оос хасах нь x1, y-ээс хасах нь y1-ийг хуваах нь, y2-оос хасах нь y1 байна. Тэгээд дахиад z1-ээс z1-ийг хасаад z2-оос z1-ийг хассан. За ингэж гарч ирдэг. За тэгээд шууд жишээ авъя. За m байна гэж. m нь болохоор 1, 2, 3 гэсэн координаттай цэг. n нь болохоор хасах 1, тэг 4 гэсэн координаттай ийм цэгүүдийг дайрсан шилууны тэгштэл бичээ. За энэ шилууны тэгштэлийн хувьд бол энэ x1, y1, z1, x2, y2, z2. Тэгэхээр x-ээс хасах нь x1 буюу 1 байна. За x2-оос x1-ийг хасна. Тэгэхээр хасах 2 болно. За y-ээс хасах нь тэг биш ээ. Y-ээс хасах нь 2. Y1 нь 2-той тэнцүү. За y2-оос y1-ийг хасна үргэлж тэгээс 2-ыг хасгаар бас дахиад хасах 2 болох юм байна. За z-ээс хасах нь z1 нь болохоор 3-той тэнцүү байгаа. За z2 нь 4 байна. 4-өөс 3-ыг хасаад 1 болно. За энэ бол энэ хоёр цэгийг дайрсан шилууны тэгштэл болно. За энэ тэгштэлийн хувьд бол жишээлх юм бол энэ гурваас бүртэх хасах 2, 1 гэдэг энэ шилуун бол чиглүүлэгч векторыг нь илэрхийлнэ. Өмнөх хичээл дээр энэ тухай дэлгэрэнгүй заасан. За тийм өөрөөр хэлбэл энэ хоёр цэгийг дайрсан шилууны тэгштэл нь энэ байна. Энэ хоёр цэгийг дайрсан чиглүүлэгч вектор нь энэ байна гэсэн үг. За жишээ 2. Ийм шилуунтай параллел ба энд нэг координат дутсан байна. Энд нь 3 болгож цэгийг дайрсан шилууны тэгштэл бичиж. За x-ээс хасах нь x1 байх хэвээр. x1-ийн оронд нь энэ байна. Нэмэх нь 1 болно. За энэ чиглүүлэгч вектор маань энэ вектортой параллел гэдгээс юу гэсэн үг вэ гэхээр энэ маань өөрөө чиглүүлэгч вектор нь болно гэсэн үг. Тэгэхээр энд нь 2-ын тоог нь өчнө. Энэ хоёрыг нь өччихнө. Тэнцүү y-ээс хасах нь энэ цэгийг дайрж байгаа учраас энд нь 2-ыг өчөөд за энд харуулж байгаа координат чиглүүлэгч векторын координат 1 байгаа учраас энийг өчөөд z-ээс хасах нь 3. За энэ 3 байна. Тэгээд хуваах нь энэ 4. Ингээд болоо маш амархан. За жишээ 3. За энэ шилуунтай параллел тэгээд энэ цэгийг дайрсан шилууны тэгштэл бич. За бид нэг шилууны тэгштэл бичих гэж байгаа. Тэр шилуун маань энэ шилуунтай параллел байна. За энэ шилууныхын чиглүүлэгч вектор нь L1 гэх юм бол 2 хасах 3 4. За энэтэй манай бичих гээд байгаа шилууны чиглүүлэгч вектор нь параллел байх ёстой учраас за энийг L2 гэж нэрлэе. 2k хасах 3k 4k гэсэн хэлбэртэй байх ёстой. Параллел байхын тулд. За тэгээ бичих юм бол манай шилуун маань x-ээс хасах нь за энэ цэгийг дайрж байгаа. Тэгэхээр тэг хуваах нь чиглүүлэгч вектор нь энд бичигдсэн байгаа учраас 2k за тэнцүү y-ээс хасах нь 1. За 1 гэдэг маань энэ гэсэн үг. Тэгээд хасах 3k z-ээс хасах нь хасах 2 гэхэлэр нэмэх нь 2 болоод хуваах нь 4k болно. За тэгээ энэ тэнцвэрлэлийнхаа бүх талыг нь k-гаар үржүүлчих юм бол x-ийг хуваах нь 2, y-ээс хасах нь 1-ийг хуваах нь хасах 3, z дээр нэмэх нь 2-ыг хуваах нь 4 гэж гарч ирнэ. Хэрвээ энэ шилуунтай параллел гэх юм бол ер нь чиглүүлэгч векторын тэнцүү гэдэг ингээд авчаад болно гэсэн үг. За тэгээд энэ цэгээ
дайрна гэдгээ дээдлэлд нь орлуулаад маш амархан бүтгэж байна. За ийм шулуунтай перпендикуляр ба ийм чиглүүлэгч вектортой тэгээ ийм цэгийг дайрсан шулууны тэгштэл бичиж байна. За шулууны тэгштэл маань энэ цэгийг дайрна гэдгээс x-ээс хасах нь 3, y-ээс хасах нь 2, z-ээс хасах нь 7 юу нэмэх 7 болно. За чиглүүлэгч вектор нь энд өгсөн байгаа. Хуваах нь 2, хуваах нь 2, хуваах нь k. За шулууны тэгштэл маань ингэж бичигдэнэ. Бид нэр k гэсэн тоогоо олчих юм бол бодлого очлоо гэсэн үг. За энэ шулууны мэдээж чиглүүлэгч вектор нь 2, 2 k байгаа. За өгсөн шулууны чиглүүлэгч вектор нь болохоор L1 гэж тэмдэглэе. Тэр маань болохоор 2 хасах 4 3 байгаа. За өгсөн хоёр шулуун перпендикуляр байхын тулд чиглүүлэгчүүд нь ч гэсэндээ хоорондоо перпендикуляр байна. Өөрөөр хэлбэл энэ вектор хоёр перпендикуляр байна. Хоёр вектор перпендикуляр байх юм бол тэдгээрийн скаляр үржүүр нь тэг байдаг. Энэ хоёрын скаляр үржүүр тэг байх ёстой. За скаляр үржүүр хэрхэн болохыг бол скаляр үржүүр гэх хичээлдээ тодорхой заасан. Энэ хоёрын хооронд үржүүлнэ. Бас энэ хоёрын хооронд нь үржүүлнэ. Бас энэ хоёрын хооронд нь үржүүлээд нэмнэ. За тэгэхээр 2-ыг хөрөөржлөхээр 4 болно. За 2-ыг хас 4-өөржлөхээр хасах 8 болно. За k 3-өөржлөхээр 3k болно. Энэ тэгтээд нцөх ёстой. За энэ хасах 4 байгаа учраас k гэдэг бол 3-ны 4 гэж гарч ирнэ. За тэгээд энэ олсон 3-ны 4 гэдэг тоогоо энд авчирч орлуулад бодлого тусчна. За жишээ 5. За ийм окторгуудах шулууныг параметр тэгштэл рүү шилжүүл. За уг шулуун энэ цэгийг дайрах бол PQ-гийн нийлбэрийг бол ер нь бол PQ-г нь олол гэсэн үг. За параметр хэлбэр рүү шилжүүлэхийн тулд энийг шууд T-тэй тэнцүүг авчижээ. За тэгээ эхнийх болон T-тэй тэнцүү гэдгээс юу гэж гарч ирэх вэ гэхээр x-ээс хасах нь 3-ыг хуваах нь 4 нь T-тэй тэнцүү гэдгээс 4-өр үржүүлээд 3-ыг нэмэх юм бол x тэнцүү 4-т-гээс T-дээр нэмэх нь 3 болно. За яг үүнтэй адилханаар энийг T-тэй тэнцүүлээд бичих юм бол y тэнцүү хасах 2t хасах нь 2 болно. За мөн адилхан z нь болохоор z тэнцүү 3t-гээс хасах нь заашаа нэмэх нь 1 болно. За энэ бол параметр хэлбэрлүү шилжүүлсэн байгаа байдал. За параметр хэлбэр дээр бол одоо жишээлх юм бол энэ 3-аас бүтэж байгаа вектор бол манай шулууны чиглүүлэгч вектор байдаг. За сул гишүүд нь болохоор энэ шулууны дайрж байгаа цэгүүд нь байдаг. За ингээд параметр хэлбэрлүү шилжүүлсэн. За одоо энэ шулуун энэ цэгийг дайрна гинэ. Өөрөөр хэлэх юм бол x нь 7 байх юм байна. Энэ нь p байна. Энэ нь q байна гэсэн үг. Тэгээ p q болно. За эхний тэгшүүлээс шууд t-г нь олчиж болж байна. T гэдэг бол за 3-ыг аршин оруулж хасаад 4-т байх юм бол 1 болно. Энэ олсон нэгүүдээ энд орлуулад энд орлуулчих юм бол 1-ийг энд болон энд орлуулчих юм бол p q-гээд марж ирнэ. За p гэдэг болохоор 1-ийг орлуулчихаар хасах 2 хасах 4 болох нь байна. За q гэдэг нь болохоор нэмэх 4 болох нь байна. За тэгээд p q-оор олчлоо. Тэгээ p q-гийн нийлбэрийг бол гэхэлэр мэдээж хасах 4 дээр нэмэх нь 4 буюу тэг гарч ирнэ. За параметрт хэлбэрлүү шилжүүлэх бол маш амархан. За параметрт хэлбэрлүү шилжүүлчих юм бол одоо иймэрхүү бодлогуудыг бодохоор илүү амархан болох нэ. За ийм хавтгайтай перпендикуляр ба ийм цэгийг дайрсан шулууны тэгштэл бич. За одоохондоо бид нар хавтгайн тэгштэлийг ерөөхдөө үзээг байгаа. Гэхдээ би нэг зүйлийг товч хэлье. Хавтгайн тэгштэл ax дээр нэмэх нь by нэмэх нь cz нэмэх нь d гэсэн хэлбэртэй бичигддэг. Энэ хавтгайн тэгштэлийн хувьд бол нормал тэгштэл, нормал вектор гэж нэг зүйл тодорхойлогдсон. Тэр нь юу гэдэг вэ гэхээр a, b, c. Өөрөөр хэлбэл x-ийн өмнөх коэффициент, y-ийн өмнөх коэффициент, c-ийн
өмнөх коэффициент. Энэ гурваар үүсэж байгаа энэ векторыг уг хавтгай нормал вектор гэж нэрлэдэг. За энэ нормал вектор нь юу гэсэн үг юм бэ гэдгийг төвсөлж үзье. Энэ хавтгай нэг иймэрхүү төрслөгцөө гэж бодох юм бол энэ вектор нь нормал вектор гэдэг энэ зүйлний бод өгөхлөөр яг энэ дээр перпендикуляр өөрөөр хэлэх юм бол энэ хавтгай ямар ч шулуунд нь перпендикуляр гэдэг ийм вектор гэдэг. Одоо жишээлх юм бол энэ хавтгай ийм шулуу авлаа гэж бодоход энд нь перпендикуляр, ингээд шулуу авлаа гэж бодоход энд нь бас перпендикуляр ийм вектор гэдэг. Энийг бид нормал вектор гэж нэрлэдэг байна. За тэгэхээр хавтгай тодорхойлж байгаа нэг чухал хүчин зүйл нь болохоор нормал вектор гэдэг. За тэгээд энэ бодлогыг бодъё. Энэ хавтгайтай перпендикуляр. Тэгээд ийм цэгийг ярьсан шулууны тэгштэл өчнө. За шулууны тэгштэглээ ерөнхийдөө бичээ гэх юм бол x-ээс хасах нь энэ цэгийг ярьж байгаа гэхээр энэ дээр нэмэх нь нэг болон за хуваахан энд нь бид нэг тоо очно. За энийг төр өгч. Y-ээс хасах нь 2-ыг хуваах нь энд нь дахиад нэг тоо очно. Z-ээс хасах нь 3-ыг хуваах нь энд нь бас нэг тоо очно. Энэ 3-ыг бичих юм бол манай бодлого дуусна. Шулууны тэгштэл бичих ёстой биччихлээ гэсэн үг. За энэ доор бичигдэх тоонууд нь болохоор за энийг би төр зур өөр өсгөр тэмдэглэе. P, Q, R гэж. За тэгэх юм бол энэ болохоор манай шулууны чиглүүлэгч векторыг илэрхийлнэ. P, Q, R. За чиглүүлэгч вектор маань юу гэсэн үг болох вэ гэхээр манай шулууныг илэрхийлж байгаа энэ чиглүүлэгч вектор маань энэ хавтгайтай перпендикуляр байх хэрэгтэй болж таарна. Перпендикуляр байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол манай L гэдэг вектор N гэдэг вектортэй параллел байх хэрэгтэй болж таарна. За энэ хоёр векторын хоорондоо параллел байна гэдгээс юу гэсэн үг болох вэ гэхээр тэр P гэдэг байгаа юм А гүрчгэн А гэж байгаа. Манай энэ хавтгайн хувьд бол нормал вектор нь 2, 3 хасах 1 гэж байна. X-ийн өмнөх коэффициент 2, Y-ийн өмнөх коэффициент 3, Z-ийн өмнөх коэффициент нь хасах 1. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо параллел байна гэдгээс P гэдэг бол 2-ыг үржих нь K, Q гэдэг нь болохоор 3-ыг үржих нь K. За R гэдэг юм болохоор хасах 1-ийг үржих нь K байх хэрэгтэй. За тэгээд эднэрийг энэ тэгшгэлдээ орлуулаад бичих юм бол за энд бичье. X дээр нэмэх 1-ийг хуваах нь 2K, тэнцүү Y-ээс хасах нь 2-ыг хуваах нь 3K, Z-ээс хасах нь 3-ыг хуваах нь хасах K. Хасах 1-ийг үржих нь K бол. За мэдээж зэрэг энэ K-гуудыг бүгдийг хураагаа авчиж болно. Өөрөөр хэлбэл бүгднийг K-гаар үржүүлчих юм бол эдгээр хураагдаад алга болчихно. За тэгээ үлдэж байгаа энэ шулууны тэгштгэл маань энэ хавтгайтай параллел байна. Тэгээ дээрэс нь энэ цэгийг дайрна гэсэн үг болно. За хавтгайн тэгштгэлийн тухайд бол бид нэр товчхон энэ зүйлийг мэдээд очлаа. Хэрвээ хавтгайн тэгштэл ерөнхий хэлбэр нь бол ийм байдаг. За ийм хэлбэрээр бичигдсэн байгаа хавтгайн хувьд бол X-ийн өмнөх коэффициент, Y-ийн өмнөх коэффициент, Z-ийн өмнөх коэффициентуудыг нь коэффициентуудаар нь зохиолсон энэ вектор бол тухайн хавтгайтай перпендикуляр гэдэг нормал вектор нь байдгаа гэдгийг ойлгоод авчих. Одоохондоо энэ зүйл байх хангалттай. За хавтгай дээр бол чиглүүлэгч вектор гэж байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хавтгайтай параллел вектор бол төгсгөлгүй болон байна. Параллел шулуун бол. За жишээлбэл за ийм хавтгай ба ийм шулууны огтлцлын цэгийг олгоч. За ийм бодлогыг бодохын тулд ер нь яавал зүгээр вэ гэхээр энэ шулууна параметр тэгшгэлээр нь бичиж өөрөөр хэлэх юм бол энийг тэнцүү T-гээ үзчих юм бол X нь болохоор 3T дээр нэмэх нь 2 болно. Y нь болохоор 4T болох нь байна. Z нь болохоор 2T-гээс хасах нь 1 болох нь байна.
За тэгээд эдгээрийг энд нь авчиад оруулчихна. За тэгэх юм бол 2x гэдэг чинь 2-ыг үржих нь 3t дээр нэмэх нь 2, хасах нь y гэдэг нь болохоор 4t, нэмэх нь 3-ыг үржих нь z гэдэг нь болохоор 2t-гээс хасах нь 1, нэмэх нь 6 тэнцүү тэг боллоо. За энийгээ сайхан задлаад үчих юм бол 6t дээр нэмэх нь 4, хасах нь 4t, нэмэх нь 6t-гээс хасах нь 3, нэмэх нь 6 тэнцүү тэг болно. За төсөөтэй гишүүдээ эмгдэх юм бол энэ 3 төсөөтэй гэдэг чинь 8t. За сул гишүүд нь болохоор 7 болно. Дээш нь болоод ийм болох нь байна. Эндээс t гэдэг бол хасах 8-ны 7 болж байна. За хасах 8-ны 7 гэж олсон энийг энэ t-гүүддээ орлуулчих юм бол огтлцлын цэг нь гарч ирнэ. За огтлцлын цэгээ x0 гэх юм бол хасах 8-ны 21 дээр нэмэх нь 2. За энэ бол хасах тэмдэгтээ 8-ны 5 болох нь. y0 гэдэг нь болохоор тэрийг 4-өөр үзүүлэхээр хасах 2-ны 7. За z0 гэдэг нь болохоор хасах 4-ний 7 дээр 7-оос хасах 1 буюу хасах 4-ний 11 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хавтгай болон энэ шалгууны огтлцлын цэг нь хасах 8-ны 5, хасах 2-ны 7, хасах 4-ний 11 гэсэн цэгээр огтлцноо гэдэг ингэж гарч ирэх юм байна. За энэ удаагийн хичээлээр бол окторгуудах шалгууны тэгштэл бичих, окторгуудах шалгууны хувьд бол чиглүүлэгч вектор гэж зүйл байна. Нормал вектор гэж байхгүй, чиглүүлэгч вектор гэж байна. Харин хавтгайн тэгштэл иймэрхүү хэлбэртэй бичигдэх юм байна. Иймэрхүү хэлбэртэй бичигдсэн тохиолдолд хавтгай дээр нормал вектор гэж байдаг байна. За тэгээ бид нэр векторуудын харилцан байршил буюу перпендикуляр байвал яах юм, параллел байвал яах юм гэдгийг ашиглаад хавтгай шалгуу хоёр хоорондоо параллел байвал яах юм, перпендикуляр байвал яах юм бэ гэдгийг ингэж тооцдог байна. За дараагийн хичээлүүд дээр хавтгайн тэгштэлийн тухай илүү дэд хөрөнгөө заах болно.